авчлаа. Релерос Мөр. За Мөр дундаас явуулсан гой тогтолцоод тоогоод үзчихлээ. Тэлж шиг оноогийн бацаад онооныхоо лүг авч байна. 15-14. Батлага. За нутганы хөлбөрийг дуудсан. Бямт орж Рост гаргаад өгсөн байгаа. Релерос 2 амлагчин голоос ороод Бямт орж гараад өгсөөсээр нэг оноогоор тэгвэл цалигтаад яваад байна да. Цугар. Лээ өнөр дамжуулт ирсэн. Ямар ч тач Бямт орж хүлээгээд авлаа. Релерос. Батлага гурваас шийдэлтээрээ дутуу гарчлаа. Жонсын самбар. Гантамөр. За суурийг авсан. Скилний үеигээс бэлэг өндрөхийг буцаагаад гаргалаа. Ганзөрг. За дамжуулт ихтэй тоглолтод эхлээд хон сая эхлүүлсэн да. Багийнхаа 12 онооны 9-ийг ганцаар авчлаа. Чимбат 2 оноо Кори 1 оноо авцгаа байгаа. Скилний үеигээс бэлэг өндрөх 5 оноотой 11 онооны. Батлага дундаас Батлагын шилэмжлэлтгөө олсон. Цэндавиш 2 тулмж задлаад гаргасан. Нэг дахиад холын шилтгийг явуулж байгаа. Батлагын шилт муу оновчгоо олсон. Мөрийн 2 тулмж. Ахаад явуулсан Батлага энэ удаа харин шилтэн оновчтой олсон. Бэлгүндрэх төр зороод Рост гараад өгсөн. Нэг тон шот явуулсан. Росын шилтэл болдгоо те. Сугрын 2 тулмж. Энэ удаа Батлага 3-аас явуулж байгаа юм байна. Их тухтаа шийж чадсан. За нэг оноо тоглоно буцаад. Бэлэг өндрөх. За Батлага гар дээрээс өрөөд үгүй явсан. Тоглоход 10 секунд. Бямт орж ториулаад бэлэг өндрөх. Бямт орж тундаас арай шилтэн дутуу гарцаас 2 тогломж өөр дээр нэрсэн. Батлага. Зарлыг задлсан. Рост тундаас. За Росын 2 шит хоёулыг нь алдчихлаа. Релерос. Заргалж орсон доо. Дундаас сөргөд явуулсан шилтээ. Буцаа 6 оноо зөрүүлсэн тоглолтын дунд. Батлага. Хоёр дахь сөрөд авсан. Дундаас баяр татхын шилэмжтгөө Бямт орж 2 тундаас аалт норсон. Мөр ахаад нэмсэн. Мөр 4-0 байгаа. Ахаад ордох боломжтой тоглохоо. Релерос яваад орсон. Довтлоход авсан гэхдээ мөр аваад 2 тулмж орооноос Батлага доороос өмнө гарах юм байна. Бэлэг өндрөх гар зэрэг тажиг өндөр аваад Батлага гараад өгсөн. За шилдэлтэй алцсан гэхдээ сугар ахаа самар түмгийг явлаа. Рост 3-аас явуулж байгаа байна. Холын шил. Бэлэг өндрөх гараад өгсөн сугар. Ростер ирсэн. Росын холын шилэмжтгөө самбар гэхдээ сугар 2 тулмжийг үүсгээд авчлаа. За та Батлага өмнө зөвхөн тажиг шумаар гаргасан. Рос 15 гээд Натрол нөгөө талд 90-13 Сандерс 11 Аарон Жонс 9 оноотой явж байна. 90 нэг дахиад оролтыг хийсэн 90-ний давталгаа өмчлөгөө болсон. Самбурт Жонс хатгаад 2 тулмжийг үүсгэлээ. Сандерс 3-аас шил дутсан ахин нэг боломж. Гандамбүтэр ирээд оролтыг хийсэн Сандерсын давталгаа гэхдээ мөр хаалтыг хийгээд изаасан 4 хурдан давталгаанд Релерос орчлээ. Сандерс за бэлгэний өдөөс 1-1 тоглохонд хангалттай зай байгаа. Сандерс заргалаад орсон төгсгөлөө байна алдчихлаа.
Самбурт өнөөгөл 2 тоглом Джонсын шилд царигтаа өрсөнгөө зөрөө урд давтгаа эхлэж байгаа. Баяр тогтоох өөрөө яваад орсон давтгаагаа төгсгсөн. Тагаа төгсөн намжуултыг мөр зохиол тасалж байгаа юм байна. Урсаа нэгэн эсрэг гуруулаа гарцсан байгаа. Сугар хаана гараад өгсөн. Батулга гэхдээ давтгаа явсангүй. Гуруулаа гарцаад авчамцсангүй сая. Рос тундаа сэргэж ирсэн. Рос үүтэй яваад байгаа. TLG-ийн давталгаа. Ганамөр за гар дээрээс Сандерс авсан. Сүүлийн давтгаанд ер нь л TLG-гээс холын шилтүүдээр дамжлагаа болоод байгаа. Сандерсын одоо ямар тоглоомыг өгсөн залтан дээрээс шийдсэн шийдэл амжилттай бай. Рос нэгэр хаяад өгсөн Джеймс Мур. Загтай дахиад алдчихлаа. 3 шийдэл гурван ингэ харанж алдчихлаа 6 шийдэлтэй. Дэлэг өндрөх гурваас. Дэлэг өндрөх шийдлүүд нь болдгоо дээ төлгөө. Рос задлаа гаргасан бэлэг өндрөхөнд зүүн зэвшин дээрээс явуулсан олон шийдэлт нь ойж байгаад гарчиж байна. Самбарт Мур бэлэг өндрөх зөрөөд өөрөө бөмбөгтэй явсан ганамар бөмбөгийн зохиол тасалж байна. Сандерс Дөлгөөн 3-аас зэвшин дээрээс явуулсан дөлгөөний шийдэлтүүд болдгоо дээ. Эхний үеийнхний шийдэл оруулсан хойш тэрнээс хойш дараалсан шийдэлтүүд бүгднийг нь алдчихлаа. Нөгөө тал дээр бэлэг өндрөх хариу шийдлийг авсан гэхдээ чи тамштай олсон. Сандерс Ванастем танах шитгэх дохоод оролцоо хийсэн болчихж байгаа юм байна. Сандерс дөрөд орсон Рос бөмбөгийн зохиол тасалчлаа. Урснаа гараад өгсөн 2-3 хүний илүүтэй гардсан байгаа. Рэди Росын дохоод Сасуугаар энэ удаа хамгаалт нэрээ бөмбөг таслаад багтаа үлдээсэн. Батулгаа гурснаа гараад өгсөн. Зэндээ биш. Суугаар буцаагаа зэндээ биш төгсөн. За давтгаа шутсангүй байгаад байгаа. Батулга төрж ороод оролцоо хийсэн Батулгын давтгаа. Нүдэрт явах цадаас зөвчтэй. Оноо 9 болсон. Дахиад энэ TLG-ийн давтгаан дээр Батулгын хойноос бөмбөгийн зохиол тасалж байна. Рэди Рос бөмбөг алдсан. Сугрын давталгаа Сасуугаар Батулга бөмбөгийг гаргаад суугаар гарч яд авсан. 3 дугаар сүүлийн 3 минут. Рос сүндэл тойроод өгсөн мөр давталгаагаа алдчихлаа гэдэг дор. Зөрөө цаандар царайнд бөмбөг таслуулж байгаа. Рэди Рос сул гарсан холын шийдэлт оновчгүй самбарт 2 томжор ихтэй мөр ямар таж нэг. Өдөрлөлт 2-1 гэсэн амжилттай байгаа. За олон нэгэдэг улирлын дээр ушраанууд дээр тоглоход TLG төшөө банагийн хувьд гэх юм бол яг одоо байгаа хоёрын бутаас 2 мөрийн шилт утж байгаа. Сандерсын самбар Хэд анаг ойртуулах боломж гарч ирсэн. Гандамөр орохтой давтгаанд яарсангүй 93-аас шийдэл амжилтгүй болж байна. Сугрын самбар мөр датгуулсан байсан голоор нэг ороод өөрсдөө тоглолт эцсийн мөчөд Вестер нөрөөсө хөцснөөр баруун бүсийн финалд Мордын богнод тоглох шалгалт гарсан байгаа. Ингээд ерөнхий яг шилдэг 4 багийн маань нэг хөө ер нь тодорч байна. Хөвцгөл нэг үе TLG төшиг байгаа нь үүтэй тоглолт үргэлжлэхээр боллоо. TLG-гээс эхний 90 эхний хагас 11 оноо авсан. За Сандерс 9 оноотой. За тэгээд Чимбат Шонс Тавтусбар 7 оноотой яваа. Энэ бэлэг өндрөх 3-аас тагнууштай болсон. Багийн 4 дахь оноо 90 оноо 0-1 болгож байна. Дахиад бэлэг өндрөх явуулсан шийдэлтэн дээр нь нарийн загтай дахиад алдчихлаа. 3 шийдэл 3 ингэ харанж алдчихлаа 6 шийдэлтэй. Бэлэг өндрөх 3-аас бэлэг өндрөх орцоо бэлгүүний төгсгөл амжилттай болсноор 2 оноогтын эхний оноог TLG төшөө оноог бас бэлгүүн 2 оноо аваад эхлүүлж байна. Сүүлийн үеийн дотлоо
Бэлэг өндрөх өчтөрийн тоглолтод 30 он авч бүх тоглогчид гүйж гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Холын шилдэг 12-оос 8 гээд маш өндөр хувьд шийдсэн байгаа. Сандерсын шийдлэмжлэгөө болсон. Релеросын самбар. Сугар. Бэлэг өндрөх бөмбөгтэй байгаа. Дөлгөөн өндөр хамгаалт хийж байгаа. Сайн болоод байгаа хамгаалт. Сугар бөмбөгийг авсан. Бэлэг өндрөх гурваас холын шийддэг. Хоёр хамгаалагчиг өөрөөр трибунээс болсон. Сугар зөрөөд маш том кордор гарцсан эсэнд өсгөл онцтой. Тэшиг хоногоо салбай дараа 5 нологч хан номероос бус тоглогч нар өгд 10-аас дээш нэг авцаарагдаж байна. Сандерс 14, 90-13, Чимбат 10, Дүлгөө 11. Хан номеротойгоор 5 оноотой байгаа. Хоёр дахь за бэлэг өндөр гараад авсан. Доор мөр нэгээс нэг хангалттай тоглох боломжтой байгаа. Чимбатын эсрэг эргээд орсон. 3 шидэж байгаа харагцагтайг хөл бол 3-6-аас тагшигч цай. Батлаг тундаас Батлагын шийдлэгсээр 10 болж байна. 34-24. Бэлэг өндрөх нэг товтлоогүй байгаад байсан. Ямар ч тач Монголын хилчүүд явсаар байгаа дэгмөн дээр сод хайрын гарсан. Суур. Бэлэг өндрөх ганцоргийн цэцланыг аваад зөрөөд ганц зоригт өгсөө. Доор ороод ирсэн байгаа. Ганц зоригийн өсгөл онцтой. Бэлэг өндрөх бөмбөг гаргана. Суур гарцаад бөмбөг явсаа. Суур доор мөр татгалцсан байгаа. Мөрийн Суур Бямдарч бөмбөгийг аваад гар дээрээс бэлэг өндрөх авсан. Жамуурын заслааныг аваад бэлэг өндрөх шийдэх цай гарсан үедээ Бямдарч доор мөр татгалсан гэхдээ давуулаад бөмбөгөө алдчихлаа. Сандерс дөрөв довтлогон дээр ганд мөр голоор ирмүү ороод ирсэн төгсгөлт дутж байгаа. Бямдарчийн самбар голоор шалдаад өгсөн. Джеймс мөрийн довтлогоо дутчихлаа. Бямдар самраас авсан сугар зөрөөд орсон 2 оноо 6 оноо зөрөөтэй тоглолт. Дөрөвдүгээр сүүлийн 5 минут явахцаа ажиллаад эхэлсэн байгаа. Хөвсгөлний үеийг нутлахаа. За ростер тоглолтоо нь бол түрүүн тоглолтын ихнээс хойш таарахын л байгаа. Оноо илүү яваад байгаа. Сандерсээ хангалттай нөхөд оннуудаа авчаад байна. Энэ үед мөрийн шийдэл 25-17-гээд 8 оноогоор TJ тоглолт нэлээд болж ирлээ. Хөвсгөлний үеийг нутлахаа. Релерос өөртөө цай гарсан. Дундын шийдэлт нэмэлтгөө 28-17-гээд 2 дугаар үе эхлээд 10 Хөвсгөлний үеийг асуур дэмэр тоглолтоор цай. Релерос мөр гаргаад өгсөн. Талбадынуудаар сугар суулга ардсан байсан дэ өсгөлөө алдчихлаа. Суулга автлаагаа ээжсэн болчихж байна. Сандерс зөрөө дундаас Сандерсын үтэй тоглолт үргэлжлэхээр боллоо. TJ-гээс эхний 90 эхний хагт 11 оноо авсан. За Сандерс 9 оноотой. За тэгээд Чимбат Джонстер төсвөр 7 оноотой яваа. Энэ бэлэг өндрөх 3-аас за 11 оноо. Цэцүү яа өсгөлний үеийг. Уг нь яг нэг оноогоо өртүүлэх боломж гаргаж ирээд буцаал өөртөө алдчихад байна да. Релерос Роси оноо нь багт нь хэрэгтэй байна да одоо. Өртөө 7 оноотой яваад байгаа Релеросын үед. Батлаг 3-аас явуулсан олон шит тутуу самбарт ирмүү. Зиндэш За бэлэг өндөр гараад өгсөө. Ган номер өндөр хамгаалт хийж байгаа. Баяр дотох. Нилээн лигүү байдалд орсон байсан. Ажаа шоно шигчлээ. Оноо зөрүү өсөж байна. Агвандаш тэм хувийнхаа 8 дахь оноог авсан. Зөрөө тэнд Росын намжуултыг сугар хүлээж үзсангүй.